За та бүхэндээ энэ баярын өдрийн мэндийг хүргэе. За энэ өдөрт зориулаад би нэгэн хүний дурсамжийг уншиж үзүүлье. За санаж явбал бүтэн, сажилж явбал хүрнэ. Энэ үгийн утгыг санаж яваарай. Сайныг дагвал сарны гэрэл, мөнх дагвал могоон хорлол. Ер нь чиний үйл хөдлөл, үг хэлэх хөдөлгөөнийг ажиглавал доорх байдал ажиглагддаг. Нэг болохоор даруухан байгаа ч юм шиг. Энэ гоц авьяас гаргах, дуур шүлэг, урлаг, спорт нэг л хойшин тавих шинжтэй. За тэгэхээр би анхнаасаа л угаасаа нэг тийм дуу бүжиг, урлаг, спорт янз бүрийн хичээлээс гадуур үйл ажиллагаанд угаасаа даруухан байсан байх шүү анхнаасаа. Ингээм багшийн дүгнэлтчүү. За тэгээд цааш нь галзуу балмад мэт байх нь гэтэл бас л үгүй. Ингэснээр чамайг би ер нь таньж мэдсэнгүй. Иймээс санамж болгож хэлэхэд юмны захаас шүүрч авах янзтай юм шиг. Үүнээс хойш өөрийн хөдөлмөрч чанаст нэг үгээр хэлбэл үйл бүтээх ажлыг эрхэн болгож сурч бүтээх ажлыг оргилөөд зүтгэх ёстой гэж бодож байна. За анхны хэлсэн үг өгүүлбэрийг задлан хэлбэл ажил хийхэд бие хэрэгтэй. Ажил амралтын цагийг зөв зохицуулаад найз нөхдөө зөв сонгоод өөрийн гэсэн чиглэлтэй бодлого зорилготой яваарай гэж. За энэ үгийг хэн хэлсэн бэ гэхээр манай анги удирдсан багш Жанчив Дорж багш маань ингэж надад хэлсэн байна. За багшийн зураг байхгүй юм шүү. Багш зураг нах юм байна. За эндээс харах юм бол манай багш бас миний төлөө гэсэн маш их сэтгэл гаргаж ингэж ажиллаж байсан ийм багш байгаа юм. Энэ багштай бол ургалж баярлж талархчихдаг. За багшийн тухай анги удирдсан багшийн тухай бол ингэж яриагаа төр орхиод хичээл заадаг байсан багш нарын тухай ярья. За хичээл заадаг багш нараас бас хэд хэдэн сэтгэл илүү их тод үлдсэн ийм хүмүүс байна. За эдгээр хүмүүст бас баярлсан талархсан илэрхийлэх зүйтэй баха. За хамгийн ихний хүн бол манай түүх нийгмийн багш Үлзий Нэмаа багш байгаа. За Үлзий Нэмаа багшийн хувьд бол гэрийн даалгаврыг Монгол улсын түүх гэдэг энэ номноос үргэлж өгдөг байсан бах юм. За энэ ном ямар учиртай ном бэ гэхээр ихтэй сургуульд үздэг. Түүхийн хичээлийн сурагч байсан юм лээ. Сүүлд би их сургуульд очиод мэдчихэж байгаа шүү дээ. За тэгэд энэ яг дунд сургуулийн 8 дугаар 7-8 дугаар ангийн сурагчид ингэж гэрийн даалгаварт энэ номноос дандаа өгдөг байсан байгээд би одоо ингэ бодохоор тухайн үед бид нар чинь бас нэг 90-ад оны үеийн цаг хэцүү байх үеийн сурагч энэ дахин хэвлэлтэнд ороогүй байх үеийн сурагчид учраас сурагчиг нь хитрхи их нэг социалист нийгмийн үзэл хандлага үзэл сурталын санаанууд орчихсон түүхийг гойвуулчихсан юм худлаа түүхтэй номнууд байсан болов гэж би ингэж одоо бодож байгаа. За тэр үед бол үнэн бодит мэдээлэл бол үнэн бодит байх ёстой. Мэдээллийг бол нээлттэй их сурвалжаас хүн биедан суралцах ёстой гэдэг энэ ихтэй сургуульд суралцах оюутнуудад байх ёстой. Энэ шаардлагатай энэ чадваруудыг дунд сургуулийн 7-8 дугаар ангийн сурагчдад бас олгодог байсан байх юм. За тэр захын нэгэн сум газарт энэ чадрыг олгохоор хүн хичээж байна гэдэг бол маш их давуу тал байгаа. За энэ Монголын түүх гэдэг номыг бол маш их шимтэн судалж энэ дээр бүтээлч тэмдэглэлүүд хэвлүүлдэг ингэж ажилдаг ийм сумын нэг багш даруухан ийм багштай ийм өндөр түвшинд сургалтын үйл ажиллагаа зохион байгуулдаг байсан байна. За Үлзий Нэмаа багшийн хувьд бол эмэгтэй хүний хувьд өөрийгөө маш гоё ингэж үлгэрлэлтэй авч явдаг. Маш гоё цэмцгэр одоо ингээд энэ хүн шиг болох юмсан гэдэг бодлыг Үлзий Нэмаа багш Монгол хэлний оюун багш нартаас их хардаг байсан байх юм. За хүүхдийг бол одоо бодож хат ерөөсөө нэг загнаж өгнөлтөггүй зүгээр л өөрөөрөө үлгэрлдэг ийм багш нар байсан байна. За Үлзий Нэмаа багштай бол бас маш их баярлж явдаг. Одоо болтол бас яг энэ нээлттэй олон их сурвалжаас хичээлийг судлах энэ сургасан чадварууд нь бол миний амьдралд миний багш байхад одоо болтол хэрэгтэй байгаа. За дараагийн багш бол юуны багш нэг технологийн багш Цэцгмаа багш бол
маш их чухал байсан. За энэ хүн бол намайг маш их магтдаг, сайшаадаг, үргэлж одоо маш их гой үгээр урамшуулдаг байсан бахын. За тэгээд тэр урамшуулсан тэр үгнүүдийнх нь хүчээр бол бас өөртөө итгэлтэй, зориг тэмүүлэлтэй болоход бас өтөө өнөмөр оруулсан гэж ингэж боддог. Технологийн багш болно гэж ингэж бодож мөрөөддөг байсан боловч одоо ингээд цагийн аясаар өөр мэргэжлийн багш болсон байна. За дараагийн бас ярих хэвээр багш нарын нэг бол мэдээж манай гаавь багш байгаа. Физикийн багш миний яг анх физик заасан юм багш байгаа. За багш битэрийн хувьд бол зүгээр нөгөө нэг шав сургалт ганцаарчлсан сургалтаар бол хичээлдэг байсан. За 7 дугаар ангида болохоор юунд аймгийн олимпиаданд ороод 0 оноо авсан битэр угаасаа 3-4 хоног л бэлтээд орсон баг. За тэгээд 8 дугаар ангида бол аймагт 8 дугаар байранд орж исэн. За энэ дээр бол авсан оноо бол дандаа нөгөө нэг онлайн бодлогод дээр бас өндөр оноо авдаг байсан байна. Тэгээд тооцоо бодлогон дээр тухайн үед бас тааруу байсан байна. За ингээд физикийн хичээлийг бол бас их сонирхолтой байдлаар бас заадаг. Доор нэг давхарт хичээл нь ордог юм байсан. За дараагийн бас талархлаа илэрхийлэх багш бол мэдээж манай пүр багш байгаа. За математик байгалийн ухааны хүн учраас бас тэр хичээлүүдэд нэлээд хүүхдээ хасаа сонирхдаг байсан байна. За пүр багш бол их тийм хит их даалгавар өгөхгүй мөртлөөсөө цэгцтэй их чанартай чамбай цөөхөн даалгавар өгдөг ч гэсэн тэр нь бол хоцрогдол үүсэхгүйгээр сургалтынхаа үйл ажиллагааг явуулахад суур боловсролыг ямар ч үсэн намайг ямар ч сургалтын хоцрогдолгүйгээр юу асан байдаг, эзэмшүүлсэн байдаг. За тэгээд мэдээж би 9 дугаар ангиас өөр сумаа шилжин суралцсан байгаа. Тэгэхээр энэ дээр бол ямар нэгэн суур боловсролын хоцрогдол бол байгаагүй. За тэгэхээр багштаа бол маш их баярлж талархалж авдаг. За тэгтээ багшаагаа бас өгвөл загнаж яхад нь бас одоо бодоход жоох үгийн сонсцсон болоосаа гэж боддог. Тэгсэн бол илүү их зориг тэмүүлэлтэй, илүү их хүчтэй байх байсан болоо гэж ингэж боддгоо. За бас математикийг манад Далхаа гэдэг багш ордог байсан. За тэр багш бол бас нэг нэлээд онлайн хичээл нь өндөр түвшинд ордог ийм багш байсан байна лээ. Одоо ингээд эргээ бодож байгаа. За манад болохоор өөр Монгол хэлээ чинь оюун багшаас гадна бас 2-3 багш орсон шүү. Даримаа гэдэг багш манай ингээ бас нэг төр дааж исэн Монголны багш байсан. Бас 2 багш ордог байсан. 3 багш 3 өөр багш ордог байсан байна. За эдгээр багш нар дотроос бас 7 хоногт ганцхан цаг ордог мөртлөөсөө хамгийн их сэтгэл тод үлдсэн бас нэг багш байгаа. За тэр багш бол манай аюушч багш байгаа. За аюушч багшийн нэг чанар бол одоо л надад байдаг. Бас тэр бүхэн шиг болох юмсан гэж бас ингэж хичээдэг. За 5-ын дэвтэр дээр ээлжид хичээлтэй шаардлагатай одоо их зохиолуудаа бүгдийг гараар биччихсэн. Тэр одоо боддгийн компьютер дээр шивдэггүй байсан үе шүү дээ. Компьютер дээр байдаггүй байсан үе. Тэр их одоо найраглал энтрийг хөөрхийн яаж гараар тэгж бичдэг байсан. Бүгдийг гараар хуулцсан. Их гоё зөв нямбаа хуулчихсан. Тэгээд тэрнийг их гоё өнгө тоон ингээд юутай нюанстаа ингэж хичээл дээр ярьдаг. Ингээд нүдэн анаад сонсоход аюуш багшийн яриаг ингээд сонсоод сэтгэл оюунда ингээд төсөөлж бодоод яг кино үзэж байгаа юм шиг тэр хичээлд суудаг байсан бахын. За тэгэхээр энд болохоор юу ярьж байгаа вэ гэхээр хөдөө нэг сумын ерөнхий боловсролын сургуулийн багш мөртлөөс тийм их хичээлийн бэлтгэлийг тэгж их хичээж хийдэг ямар мундаг багш байсан юм бэ гэж боддог. За дараагийн юм болохоор жишээч одоо юу нэг хичээл орчлаа. За хим биологи дээр бол би өөрөө хичээдэг байсан юм аа. Хим биологийн нэрг багш хичээлийг өөрөө анхаарч сонсдогчгүй тийм байсан. Одоо уучлаарай. Та манай багш бас нэлээд хичээдэг л багш байсан л та. Гэхдээ би өөрөө хичээдэг байсан. За гадаад талны оюун багш маань бас орслын хичээл ордог байсан. Сүүлд болохоор нөгөө манай сургуульд хичээл
байдаг гэсэн. Хичээл ордог гэсэн нөгөө нэг захирлын эхнэр багш маань. Яг тулсан чинь нэрээ санах ажил. Царай наваад байдаг. Яна одоо манай багш гомдох бах та. Орслын хичээлийг бол энэ хоёр багш манаас орж исэн. Нэр яг санах очив. За тэгэхээр орслын хичээлийг бас маш сонирхолтой гоё хичээлдэг байсан. За миний хувьд бас орслын хичээл дээр нэмэлт бас одоогор бол нэмэлт хөтөлбөртэй байдаг гэсэн. Энэ болохоор багш биш мөртлөөс миний амьдралд бас туссан бол нөгөө нэг Цэрэнжин Хурандагийн охин Тулгай эгч бол надаа бас орслны ихтэй сургуулиас үздэг Пүлькний номноос ерөнхий сургуулийн 8 дугаар ангийн сурагч байхдаа бас энэ номноос маш их судалдаг, бидээс суралцдаг. За тэгээ сүүлд нь би 9 дугаар ангидаа аймгийн орслын олимпиад яг энэ багш Тулгай эгчийн заасан оюун багш орслны 2 багшийнхаа заасан бас энэ хичээлүүдийн суур чадваруудынхаа үр дүнд аймагт 3 дугаар хайранд орж исэн байхаа орслны. Физикээр бол медаль авч байгаагүй юм байна. Сонирхолтой. За орслны хичээлээр бол аймагт медаль авч исэн ийм олимпиадад медаль авч исэн ийм сурагч байжээ. За тэгэхээр мэдээж орслны хичээлийн сургалтын чанар бол маш сайн байсан юм байна. За би сүүлд болохоор бас өнгөрсөн жил Түнэл оромжлолт очиж бас 2 өдрийн сургалт хийжсэн. Их сэтгэлд ойрхон сайхан санагдчихсэн. Тухайн үеийн багш нар бол бүгдээр их тийм Түнлийн багш нар их чадварлаг багш нарын баг байсан гэж би одоо бол харна. За яа тэгэхээр ерөөсө Түнлээс өөр сургууль руу шилжиж очиход ямар нэгэн тийм хоцрогдол үүсч байгаагүй. Их чадварлаг багш нарын баг тэнд ажиллаж исэн, чадварлаг удирдлагууд тэнд ажиллаж исэн гэж би ингэж хардаг. За одоо ч тэр Түнлийн 10 жил бол одоо ч аймагт бол нэр зурагдсан хэвээрэл байгаа. За тэгэхээр суур ийм чадвар сайтай ийм боловсон хүчин сайтай ийм сургуульд суралцж ирсэнараа бол миний хувьд бол их бахархаж байна. За ингээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Бүгдээрэнд нь баярын мэнд хүргье.